Ойролт орнын хурцсан болоо нөхцөл байдлаас өгсүүлээд бусад нөлөөллөөс үүдэн дэлхийн эдийн засаг болон инфляцийн төлөвт огцом өөрчлөлт ажиглагдаж эхэлсэн. Мөн олон улсын агентлагууд болон шинжээчид Монгол улсын эдийн засгийн төлөв байдлаа танилцуулж эхэлсэн төдийгүй зөвлөмж болоод саналыг ч энэ цаг мөчид илэрхийлээд байгаа юм. Харин бид яг одоо Монгол улсын болон олон улсын эдийн засгийн талаар ярилцахаар олон улсын эдийн засгийн шинжээч Асгаар Эхник студид өрөөд байна. Өглөө мөргий. Өглөө мэнд. За тэгэхээр ялчгүй сүүлийн үед өрнж байгаа нөхцөл байдал бол бас их ойлгомжгүй бөгөөд тогтворгүй нэн их төвхтэй юм нөхцөл байдалд бол орж байгаа. Тэр тусмаа олон улсын хувьд бол Ормозын хоол буюу Ирантай холбоотой Америк нэгдсэн улсын хийж байгаа дайн дээр бол бүх анхаарал бол одоогийн байдлаар төвлөрсөн явж байгаа. Тэгэхээр үүний дам нөлөө бас Монгол улсад ч гэсэн аль хэдийн ороод ирсэн гэдгийг бол шинжээч хэлж байгаа. Тэгэхээр бас юуны өмнө олон улсын эдийн засгийн хувьд бас яг энэ нөхцөл байдал экспертийн үүднээс ямар үнэлэлт өгж байгаа талаар та бас нэг товчхон мэдээлэл өгөх үү? Ер нь бол Иранд болж буй энэ олон улсын сөргөлдөөн одоо Америк, Израиль, Иран улсын сөргөлдөөний мэдээллийг бид нэр бол өдөр болгон хянаа явуулсан байна л да. Тэгээд 2-7 хоногийн өмнөх таамаглал энэ 7 хоногт нэг өөр ирэх ийм зүйлүүд бол ажиглагдаад байгаа. Гэхдээ яг ирэх одоо саруудад буюу энэ жилийн үед бол нэг зүйл бол тодорхой байна л да. Эрчим хүч түвшний үн бол Монгол улсын хувьд бол өсөд явахын хандлага бол үргэлжлэнэ. Одоо нэг баррел нефтийн үн маань $100 даваа явцсан байсан. За яг 4 сарын 7-8-нд одоо сөрөгдөгч талуудын хоорондох энэ хилцээ гал зогсоох нөхцөл байдалтай холбоотойгоор $92 болтол Brent crude-ийн нефтийн үн буурсан байсан. Боловч өчигдрийн байдлаар бол буцаад өсөх хандлага руу орчлоо. Яа тэгэхээр хагас бүтэн сайнд болсон энэ хилцээ мөн өөр амжилтгүй болж өнгөрсөн. Тэгээ хилцээний явцад бас талуудын ялангуяа Ираны зүгээс тавьж өгөх шаардлага нь бол бас Америкийн хувьд Израилийн хувьд хүлээн зөвшөөрөх хэцүү ийм нөхцөл байсан. Тухайлбал олон улсад зарцаагаад буй одоо 100 сая орчим тэрбум долларын хөрөнгийг тодорхой хэсгийн одоо тэр зарцаалтаас гаргаж Иранд олгох, санхүүгийн тусламж үзүүлэх. За нөгөө талаараа дайны хохирол нэхэмжилсэн ийм шаардлага тавьсан. Ливандх бас Израилийн дайралтыг зогсоох шаардлага тавьсан. Тэрийг л үржсэн нөхцөл үзэгч тавьсан. Тэгэхээр нэг сонирхолтой. Тэгэхээр дайнд ер нь бол ялж буй улс бол дайны хохирлыг нэхэмжилдэг. Тэгээ яг энэ тал дээр бол Америкийн хувьд бол үнэхээр арга хомсдсон. За хомсдсны үзнээс ч тэр одоо Ормозын хоолойг дээр Ираны бомбуудыг бол хаах юм тэнгисийн хоргийн давхар бүсэлт хийж эхэлж байна л да. Тэгээ энэ бол нөгөө эрчим хүчний одоо ялангуяа нефтийн тээвэрлэл тасалдсан байдал дээр бол туслахгүй бүрч одоо хөнгөрөөж буй ийм нөхцөл байдал ажиглаж байна. За яг Монгол улсын хувьд ирэх юм бол Оросын бид нар бол 100% Оросоос хамааралтай байдаг. Яг бензин импортын хувьд яг урт хугацааны гэрээгээр явж байгаа учраас дам нөлөө нь бол одоогор орж ирээгүй байна. Одоо бензин үл харьцан доктортой байгаа. Гэхдээ энэ бол удаан үргэлжлэхэд бол хэцүү гэж бодож байна. Тэгвэл яг таны хувьд бас зэсийн салбарт ажилладаг хүн шүү дээ. Тэгэхээр ер нь commodity талаас нь авах үзэхээр одоо товарын зах зээл дээрх өөрчлөлтүүд яг жишээ нь өнөө өглөөний байдлыг харах юм бол бүгд ногоон төлөвч хилцсэн байдалтай байна. Ямар ч байсан жишээ нь алтын тухай тэг 147 өсөлттэй. За мөнгөний хувьд бол тэг 169 ч гэдэг юм уу те. Гэхдээ ер нь яг иймэрхүү геополитикийн тодорхойг нөхцөл байдал үүсэх үед хөрөнгө оруулагч бол дандаа хэвчлэн хуучин уламжлалт ойлголтоор бол commodity руу буюу таврын зах зээл рүү хөрөнгө оруулалтаа илүү чиглүүлдэг, ялангуяа алт руу чиглүүлдэг шүү дээ. Гэхдээ яг энэ удаагийнх бол арай өргөн онцлогтой байх шиг байна. Алт нэг тийм айхтар анхаарлын нүд бас орохгүй. Энийг та ер нь юу гэж харж байна? За яг алтны үнийн өсөлт бол 5200 тавьжсэн. Одоо өнөөдрийн байдлаар 4700 орцсон явж байна те. За энэний суур шалтгаан нь бол Америк долларын ханшны чангаралтай холбоотой. Яа тэгэхээр одоо түвшний үн өсөх, үнэтэй холбоотойгоор инфляц өсөхтэй холбоотойгоор Америкийн төв банк буюу FedEx одоо Federal Reserve бол өмнөний бодлогын хүүгээ бол бууруулахгүй байх. Бараг чангаруулах, бараг чангуулж магадгүй юм төлөв рүү орцсон байгаа. За үүнтэй холбоотойгоор бас Америкийн 10 жилийн хугацааны энэ төрийн бомбын ханшч гэсэн уучлаарай бондын өгөөж ч гэсэн бол өсөх юм хандлагатай байгаа. За Америкийн технологийн компаниуд, за тэр дундаа химэл оюун дээр суурьсан компаниуд, Palantir зэрэг энэ компаниудын хувьцаа
бас өсөж байгаа. Үүнчлэн бас энэ Батламгаалтай холбоотой компанид хувьцаач өсөж байгаа учраас долларын ханш чангараад байгаа. Тэгэхээр нөгөө ямар нэг тийм хүү өгөөж өгдгүү алт гэхээсээ илүү эргээд доллар руу хандах юм төлөв бол ажиглагдж байна. Сүүлийн сарын хугацаанд гэх юм уу та. За зэстээр ирэхээр долларын ханш чангарсан учраас яг энэ ханшны сулралтай холбоотойгоор зэсийн үн бол яг өнгөрсөн нэг сарын хугацаанд харьцангуй сулрах шинжтэй байлаа. Гэхдээ яг хэрвээ энэ зөрчилдөөнтэй байдал маань намжих юм бол яг урт хугацааны чиг хандлага нь бол өсөлттэй байх ийм таамаглалтай байна. Тэгэхээр бас хоёулаа бас тодорхой хугацаанд Монгол улсын эдийн засгийн төлөв байдлаас нь аваад үзье л да. Тэгэхээр мэдээж яг Иран өрнөж байгаа нөхцөл байдал бол шууд басаар ямар нэгэн хэмжээгээр одоо бол Монгол улсын эдийн засгт ингээд тодорхой хэмжээний нөлөөллийг бол үзүүлээд эхэлсэн байж байгаа. Тэгэхээр яг саяхан бол за 2 хоногийн өмнө бараг шахуу бах. За Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкудаас тухайлбал Монгол улсын эдийн засгийн төлөвийг тодорхойлж гаргасан. За мөн зөвлөмжүүдийг хүргэсэн. За Азийн хөгжлийн банк бол 5.6 гэсэн өсөлтийг бол тоймоор бол гаргасан байна. Тэгэхээр ер нь энэ жил яг энэ өсөлтийг бид хэр яг бодиттой хангаж чадах бол нөгөөдгөр хадгалах үүднээс бас тодорхой хэмжээний авч хэрэгжүүлэх арга хэмжээ одоо шинэ зэсийн тал дээр ч гэдэг юм уу бид борлуулалтаа нэмэх эсвэл нүүрсээ илүү борлуулалтаа нэмэх гэдэг юм. Энэ мөчлөг сүрсэн бодлогыг ер нь одоо ямар байдлаар хэрэгжүүлэх зохистой. За 4 сарын 9-ний өдөр Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн төлөв байдлын талаарх ээж тайлан гаргасан билээ л дээ. Энэ дээр бол 2026 оны эдийн засгийн өсөлтийг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бол 5%-аар тодорхойлсон билээ. Тэгэхээр энэ маань 2025 оны 6.9% өсөлтөөс бага байна гэсэн ийм таамаглалтай. За үүний суур шалтгаан нь бол мэдээж түрүүнд дурдсан түлшний үнийн өсөлт түлштэй холбоотойгоор импортоор орж ирдэг бүх төрлийн одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, удаан хэлгээтэй бүтээгдэхүүнүүдийн үн зардал нь өсч орж ирнэ. За үүнтэй холбоотойгоор эдийн засгийн үйл ажиллагаа бол харьцангуй сулрах ийм магадaltaй гэж үзсэн. Яг хоо Дэлхийн банкны зөвлөгөөгөөр бол одоо хил холболтын энэ дэд бүтцүүдээ сайжруулахыг хурдан хугацаанд сайжруулж ашиглалтанд оруулахыг бол зөвлөсөн байлээ. Өчигдөр бол мэдээ үзэж байхад бол гашуун суухат ганц модын хил холболтын төмөр замын хил холболтын ажил бол Монгол Улсын засгийн газарт нэлээд анхаарал хандуулж байгаа юм билээ. Тэгэхээр одоо бол Иран, Израиль, Америкийн дайнтай холбоотойгоор далайн тээвэр бол нэлээд үнэтэй болсон. Даат бол бүр нэлээд юм тесрэлттэй хүний өсөлтөд яваад байгаа нөхцөлд бол Монгол Улсын хувьд бол энэ газрын тээвэрлэлтэй айл болох тийм цахилгаан амжилттай өртөг багтаа байх юм шаардлага. Тэгэхээр энэ маань хангад нийлүүлэлтийн талд бас асуудал үүсэх нэг юм ерөнхий төлөв бас харагдаад байна шүү дээ тий. Тэрийг ярилцж яг энэ цаг мөчид бас шуурхай мэдээ орж ирсэн байгаа. Тэгэхээр нефтийн үн буурч Ирантай хийх хэлэлцээ үргэлжлэх талаар хүлээлт нэмэгдсэн байна. Тэгэхээр нефтийн үн буурахтай холбоотой гол хүлээлт бол Америк нэгдсэн улс Ираны тээвэрт хаалт тавьсан ч гэсэн энхийн хэлэлцээ үргэлжлэх боломж зах зээл JD Vance-ийн сүүлдээс мэдээлэлээр бол нөлөө үзүүлж эхэлсэн байна. Тэгэхээр WTI нефтийн тухайд бол 2%-аас дээш буурч 96.191 дээр харин Brent нефт 188% дээр унаж за 97.49-д хүрсэн ийм мэдээлэл дөнгөж сайхан бас орж ирсэн байна. Тэгэхээр энэ бүхнээс ингээ харахад ямарсан хэлэлцээр бол цаашаа үргэлжлэх юм төлөвтэй байна. За энэ бол мэдээ зах зээлд бол сайн тохио. За болж өглийн дан хурдан дуусаасаа гэдэг энэ хүсэлт одоо бүхэл улсад бас яалтчгүй үүсэж байгаа шиг байна. Тэгэхээр ер нь таны зүгээс ингээд яг экспертийн үднээс харахад энэ жилийн Монгол улсын эдийн засгийн ерөнхий төлөв хэр өөдрөгөөр та зураглаж харж байна. Яг ер нь өөдрөгөөр төсөөлөхөд болж байгаа хүндрэлтэй л байна л да. Инфляц бол өнгөрсөн жил Монгол Улсын засгийн газраас 6% барих юм бодлоготой байсан боловч 8.4%-аар одоо эцсийн үр дүн бол гарсан. Тэгээ энэ жил бол инфляц бол үүнээс буурах боломжгүй гэсэн таамаглалыг Дэлхийн банкнаас төвшүүлсэн 8.5%-тай байна. Бас түрүүнд өрцөн түлшний үнийн өсөлтөөс болж буй. За ер нь бол төлбөрийн тэнцлийн хувьд ч гэсэн өсөх хандлагатай 5 дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4% төрнө гэсэн юм таамаглал байгаа. Энэний сүүр шалтгаан нь болохоор гадаад зах зээлээс татах энэ санхүүжилтийн хэрэгцээ өндөр хүүтэй байх. За мэдээч энэ айл хүрхийн болон компаниудын импортын өртөг өсөхтэй холбоотой байгаа. Яг нэг сайн мэдээ гэх юм бол одоо төрийн эмчит компаниуд дээр бол ийм
болон одоо энэ засгийн газрын энэ төлбөрийн баланс бол нэмэхтэй байх магадaltaй гэж бол тусгасан байлаа. Гэтэ тэр бол их биш. Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8% таа байх ийм төлөвтэй байна. Сая жишээ нь ихний үйлрэл бас гадаад улдааны тэнцэл ашигтай гарсан байсан шүү дээ. Тий, гадаад улдааны тэнцэл бол ашигтай гарсан. Шалтгаан нь бол нөгөө нүүрсний экспорт бол огцом өссөн. Оюутлогын одоо зэсийн баяжмын экспорт хэмжээний хувьд бол агуулгын хувьд бол өссөн. Харин энэ жилийн хувьд бол алтны агуулга бол 25 оных шиг бол өндөр байх нь магадлал нь бол бага байгаа юм билээ. Яг зэсийн яг баяжмын хэмжээ өсөх ч гэсэн гол одоо үн цэн буюу үн хурж байгаа алтны агуулга бол багасах юм билээ. Тэгэхээр бас төгсгөлд нь маш товчхон асуухад ер нь бол товарын зах зээлийн нөлөөлөл бол Монгол улсаа шуудлагаар эдийн засгт маань маш том нөлөөллийг үзүүлж байгаа. Яг бол төсвийн баггүй хэмжээний хувийг бол үнээс бүрдүүлдэг учраас. Тэгэхээр товчхондоо яг энэ айс үе болцшгүй хямралыг сөрөх арга хэмжээг бол та нэг хоёр чухал юмыг нэрлэвэл товчхон юу гэнэ? За ер нь яг энэ одоогийн тодорхой нөхцөл байдалд бол Монгол Улсын хувьд бол авч ирж үүсдэг хамгийн гол бодлого бол одоо хил олболтын дэд үтсээ нэг тэргүүн сайжруулах. Хоёрдугаарт валютын нөөцөө бол нэлээд ихсгэх шаардлага байна. Ингэхгүй бол бид нар энэ эрчим хүчний үнийн өсөлтийг бол төсвөрлөн гаргахад бол хүндрэлтэй гэж үзэж байна. За ярилцсан танд баярлалаа. Бид олон улсын зах зээлийн нөхцөл байдлын талаар олон улсын эдийн засгийн шинжээч Асгаар Эрхэмтэй ярилцлаа.